За. За юу яцхан залуучуудаа хоёр дахь подкастаа ингээд эхлүүлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн сонсогчдоо гэж нэр хэлхээс те. За юу яцхан сонсогчдоо. За өнөөдөр ингээд хоёр дахь подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн миний урьж студид авчирсан бол месмеризм мөнхүш. Месмеризм мөнхүш. За юу өнөхөө? За сайн байна уу? Сайн байна уу? Тэг төрөнд ихтэй мэдлцэн. За сүүлийн ажил уран бүтээл ер нь амарч гин нөхөө. Дэжгүй сайхан тэгэл ойрдоо жоохон амралтын байдалтай байна. Тэгтээ яг хуу амарч байгаа ч нөө цаашдаа ажил юмнуудаа төлөвлөгөө энэ төлөвлөгөөнд орцсон л явж байгаа. Тэр нийцэнэс яг 9 сараас ч 10 сараас яг ажилд орё гэж бодож байна. Тэг ер нь бол тэгэл тон удахгүй л те. Бүр яг тэдэн сарын тэдэнд яг ингэн гэсэн яг тийм төлөвлөгөө гарааг байгаа. Тэгтээ одоо л нэх удахгүй л. Энэ бол амралттай ер нь дуусах тал руугаа хандаал явчихна. За амралтаараа юу? Зуныг яаж өнгөрөөлөө хөдөө гадаа боо. Тэ энэ зуныг сая нэг гэрийнхэнтэйгээ хөдөө явсан. Одоо тэгтээ удахгүй дахиад нэг явна. Тэ ер нь жоохон хөдөө явхад өнгөрүүллээ. За хот ч гэсэн байхдаа бас тэр хөт хотоо гэр мэртэй амраал ер нь тэгж лээсэн тий. Тэр баруун аймагудаар л явж байна. Тийм баруун аймагудаар сая тэр чи яг наадмын үеэр штэ. Юуны Хяраснор руу явчихад ирсэн. Зуршлаа сайхан. Гоё үлээ. Бас үзээгүй газруудаа үзээд бас гоё ийсэн. Тэгээ архангайд нэлээд удаан байж байгаа Хяраснорын дээр нэг очимчаа тэгээд ирсэн. За гэр бүлтэйгээ эхнэр хүүхдтэйгээ Тэг ихнэр хүүхдтэйгээ тэгээд юунуудтайгаа хадмууттайгаа нэлээд олуулаа бид нар чи амар олуул явсан 10 хитүүл явсан. Нэлээд олуул явсан. Мөхөс зүр айл хэд хүүхд юм бэ? Би айл 2 хүүхд, баг хүүхд. Яг манай одоо миний хүүхдээр нь хариалагддаг гэр бүл бол амбул дөрөөлээ. Одоо дээрээ нэг ахтай. Тэгээ айлын баг. Дэл ах уу их ч юу? Ах, нэг ахтай. Одоо тэгвэл хэр зөрүүтэй вэ насны хувьд? Насны зөрүү гайгүй. Би тэр чинь 5 насны зөрүүтэй. Хүмүүс тэгэл ярьдаг шүү дээ нөө айлын баг бахаар нэг тийм ирэх байдаг мэдэг нэг ийм тийм байдаг мэдэг гэх. Тэгэл яг бас нэг ах махтай ихч мэгчтэй болохоор нэг тийм базуулдаг. Одоо гэрийн багууд бол ингээл нэг талаараа ирэх гэж ярина. Нэг талаараа ингээл их цахтай болохоор ингээ базуулсан гэж ярина. Чи нэг ямар хүүхэд байсан бэ хүүхэд тахта ирэх байсан уу? Адилхан л өөлгөд. Тэгэл ирэх штэ. Айлын баг бол автомат ер нь бол нэлээд ирэх. Одоо ч нэлээд ирхэлдэг. Нэг амар ахтаа нэг тийм амар базуулж нэг тийм байгаагүй. Ахтаач амар ирхэлдэг. Манай ахтас нэг ер нь одоо хүртэл амар ирхлүүлдэг. Ер нь миний ойр орчмынх нэг амар ирхлүүлдэг. Ер нь нэлээд ирэх шүү. Тэр ер нь айлын багууд ер нь их талдаа л байдаг шүү. Би ч өөрөө их айлын баг л хүүхдэлтэй. Яг хүүхд тахт бол ирхлээш. Одоо ч тэгээд бас хаяал нэг ирхлэх хүмүүс одоо бол бас баян ирхлээд байгаа. Ирхлэн шүү дээ. Найзуудад ч амар ирхэлдэг шүү дээ ер нь тий. Ер нь нэлээд ирэх юм шүү. Эхнэртэй ирхлэх юм. Өөр хин ирхлэх. Хамгийн иргэлж байгаа учраас эхнэртэй л ирхлэн шүү дээ. Тий. Эхнэртэй гиснээс нэрээ одоо хоёр чинь яг анх танилцсанаас хойш хэдэн жил одоо ингээд яг 10 жил болж байна. Оо тийм үү. Сая энэ жил 10 жил болсон. Бүр 10 жилтэй танилцсан юм шүү дээ. 10 жил хэр. Манай параллел анги охин бохгүй. Тэг яг одоо мэдээж ингээд 10 жилд танилцсан тэгээд үерхсэн одоо харин тэгэл 10 жилийн үерхэл тий. Яг би нэг зарим хүмүүс ч тийм байдаг шнэ танилцаад зөв таньдаг л байсан. Гүүгүү. Тэг ингээд дундаасаа ингээд найз нөхөрлж зоо ч юм уу. Тийм байдаг. Би ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд яг яагаад мэддэггүй байсан бэ гэхээр нэг жил нэг юу байсан? Франц явцсан байсан мэлээ. Тэгээ буцаж ирэхэд нь би чи яг нөгөө ангимынхаа охин мөхний сонирхтгүй байж байгаа. Яг нэг нас нь болоод ирнэ штэ. Тэгсэн чинь нэг танихгүй нэг өөр охин гэгүүд яваад гэр эн чи юу лээ. Манай ангийн охтууд найзны багтаа гэж. Тэгэл өргөцсөн штэ. Тэг зоргоороо тэг. Нилээ болсон. Мөхөш чи өөрөө нэр найраа сайтай залуу гэж боддог. Найр юу нь л найрах уу? Сайн найрсан ихнэргээ. Найр ихэр одоо. Ер нь бол тэгэл ихтэй хүн болох адилхан л үлгүүд. Ер нь бол найраа нэлээд сайтай шүү. Олон арга тактикээр бас үзэн шүү дээ. Хөгжилтэй. Тэ. Тэр чи олон хөгжилтэн, зовоон тэ. Ойлуулна, уурын хөргөн гэдэг чинь ч гэсэн тактик шүү дээ. Ер нь бол тэ. Асар олоо. Гэтэ амар хөргөн шүү дээ. Бид тэр чинь нэг амар үерхчээд заяа. Үерхэж байгаа. Үерхснийхаа
араас 1 жил бит хоёр хоорондоо бараг уулзаагүй шүү дээ. Нэг сургууль дээр байгаа шүү дээ. Яг хажуудлын анги шүү дээ. Зөндөө тааралтанд цогтаар айгаад нөр очихоос санаа зовж хичээд айгаад тэгэл зүрч мөрөөл цогтаагаал гэсэн хүчлээ мессежээр авир. Уучлаарай хайраа завгүй байлаа. Нялуурна. 20 одоо анх танилцтаа баг 14-5 таа л байсан гэж ойлгомоор юм уу тий. Ер нь тэр авчаал байсан. Тэр 80. Тэр ч бас ялч нэг тэр үед бол ичдэг шүү дээ ер нь гар мар барих бол бас олон мөрөөдөл өстэй баг тий. Яаж яхад би ч нэлийн жижиг нөө намхан байсан. Найз охноос намхан. Тэг ингээд сүултээ саяхан сонсчлаа байгаа юм л та. Одоо өндөрлөлтөө өссөн. Юу хамт явахдаа ингээд алхаж балахтаа ингээд нэг жоохон хөлөө ногоолж явдаг гэсэн надад жоохон нохоо харагдах. Йоо ямар хүн юм бэ те нэрээ. Тэгэл ганг байгаа сте. Ерөөс жижигхэн хүртлээ өндөрөхөнтэй. Өрөөж хэрэгцээр. Жил уулзаа гэж баг өсгөө үлээ гэсэн шүү. За өндөр болохоор л цугуулж идэв. Гэтэ ер нь та нар анзаарч ивэл нэгэл кино мэнэн дээр гэл өндөр залуучууд тэгэл магар кул үүдэн штэ гэл амар 10 жил мэл эсрэгээрэн штэ. Хамгийн жижигхэн нэг юм царайлаг марайлаг гараад идэв штэ. Тэлчхэр тэгсэн хүртлээ. Тэд нар чи хамгийн зөвөр гараад мэдэх байхгүй. Яг нэг юм явж байгаа тийм баг тийм. Хоёр охин хөтөлж бүтэлцэн явж идэв штэ үлдээд салцсан малцсан гэснээр тэ найзтай нөр гэж үр. Яг тийм гараад идэв 10 жил. Байтар шүү те. Одоо дэнгүүч одоо та хоёр ч гэр бүл болсон гэх юм. Одоо өмнө бол ингээ хосууд байсан. Одоо гэр бүл болсон, хүүхдтэй болсон гэдэг тэгэхээр яг гэр бүл болоод хэдэн жил болчих вэ? За битээр гэхдээ ер нь л үерхэд 10 жилд байхтай ч ер нь тэгээд яг л нэг тэг өсвөр насны жоох хүүхдүүд нэгний хараа амирх орж гардаг л байсан. Тэгээд манай аав ээж ер нь тэдний гэрийнхэн цэсэр ингээл амарсан ингээл хөөрхөн үерхэд ингээд ягаараа гээл ер нь одоо юу гэдэг нэг хаагдмал хэдэн шүү дээ. Одоо охтуудыг бас тэгдэл явах хөвгүүд нааг бол гайг байх. Дийлэх ингээд охтуудыг одоо эрэгтэй хөлтөө ирэхээр нэг нас ч болоогүй байх гэдэг юм уу те. Нэг гэр бүлийнхэн зүгээс нэг тиймэрдүү байдаг бах. Гэтэ бид тэрийг бол ерөөсөө тэгж байгаагүй. Нэг ял өөстөө хөөрхөн хоёр ингээд байнга би ч нэг хөргөж өгч мөгөөл бас нэг хөөрхөн халамжтай те. Бас нэг хамгаалтанд байгаа шүү дээ. Нэг эцэгийнх нь хараа хяналтнаас ингээд байхгүй үед нь тэр бас тэр орон зайг нь бас нөхөж ингээд байна. Тэр утгаараа ер нь тэгэл ер нь нэгний хараа амирх орж гардаг гэсэн. Тэгэл одоо ч хэдэн жил хамт байгаа юм бэ? Мэдгүй. Би ястан тама баха. Гэтэ бид тэр ч одоо хүүхдтэй яг болж болоод саяхан тусдаа гарсан. Энэ жил хавар одоо хийг тусгаар амьдарч байгаа. Тэгээд хүүхдтэй болоод бол одоо манай охин ч одоо яг 2 байтах байхгүй. Ер нь бол за яг хуу тэд албан ёсоор гэр бүл болоод бол 2-3 жил. Өмнө бол одоо сайхан хосууд тий алуухан хосууд. Гэхдээ ер нь яг тийм гэр бүл шиг хүмүүсээс юм уу? Би бас үүтэй гэтэр ярилцсан шүү дээ. Би нэг чаа ингээд ихтер ихнэрхээс илүү баг ингээд миний нэг хамаатай ихч төрсөн ихч юм шиг төрсөн дүү юм шиг бүр нэг айлын хөвгтөч л нэг багасаа өссөн битээ. Тэ. Найз үчигч юм уу? Одоо тэгвэл за 10 жил болж нэхэр бас одоо нилээн бие бинийгаа ойлголцсон бие бинийгаа ер нь занг бол мэдэрсэн байдаг хэл та. Тэгвэл одоо ингээд магадгүй жоох ер нь бас хайдаа муудалцсан тий. Ер нь одоо 10 жилийн хугацаанд тэгэхээр айгүй тийм их ариун төвхөн байл л та. Тэнгүүд 10 жилийн хугацаанд ингээд муудалцах ч юм уу жоох маргаалтах асуудлууд гарна. Тэнгүүд дийлэнх нь ямар асуудал байх вэ? Одоо тэрнээс болж хайдаа муудалцах гэдэг шүү ч юм уу? Янз бүр штэ. Тэр чинь мэдээж одоо юу гэдэг таалагдахгүй гадны хүчин нөлөөнүүд гарч ирнэ. Эсвэл зан характер нь таалагдахгүй одоо нэг дургу үйлдэл хийх ч юм уу те. Айгүй олон тэгэл муудалцсан бол зөндөө одоо бол тэгтээ одоо өмнө ингээд яг нэг жижигхэн муудалцдаг байсан юм чи одоо бол авир нийтэн бохгүй. Одоо бол нэг муудалцсан гэх юм бол гайгүй. Хичнээн одоо бол ингээд муудалцсан ч гэсэн өмнө чим тэрийг ингээд дэврийгээл ял хоёр тишээ болоод те дуурч мохрохгүй байдаг ч юм уу. Одоо болонгууд яг халуун дээр нь шийддэг болсон. За яг ингээд яг эн чинь болохгүй. Гэхдээ яагаад ингэ ч зүгээр ярилцаа шийдэж ойлголцчихъя. Тэ? За эсвэл үнэхээр нэг хэсэг хугацаанд дурмаар үнэхээр уурч үрж байгаа бол за тайвширхаараа ярилцъя ч гэдэм үү те. Одоо бол яг нэг тийм арчилсан зарчим руу ороод байгаа. Тэгээд аль болох тайван замаар шийдсэн л хамгийн зөв. Одоо яг ингээд хоёулаа ингээд уурлаа ч юм хоёулаа жоохон сэтгэл санааны тайван бус байдалтай хаад ядаж за тайвшраа дараа нь ярилцъя ч юм уу. Тийм арга замаар шийдчихээ гэж ойлгосон. Тайвшраад дараа нь ярилцъя. Тэгээ угаасаа уурлахаараа ч гэсэн ингээл хүн болгон ч гэхдээ өөрөөр уурлаж байгаа шүү дээ. Ингээл зодолж нүдэлтэй айл ингээл нэг астдаг хүмүүс байна. Тэсүүд ингээд бүр 100 ороочдаг хүмүүс байна. Бүтээр бол тэгэл яг нэг дугаар очдаг хөөх. Мэдээж гаднаа уурлаад байгаа шүү дээ. Тэгэл хамсгаадал тэгсэн мөртлөө тэгэл нэг муухай үг хайж маягч гэдэг юм уу те нэг тийм нэг ууралчаад нэг хүнд хатгаад идэв штэ. Тийм байхгүй. Тэгэл аль болох за ууртай байгаа юм байна.
хэсэг дугуй тайвшраад өөрөө ярилцгаа хүлээе. Одоо яг ууралч муурсны хатаа нэг тийм хорчин өгнүүд хэлдэг штэ нэг тийм хатгаа тий. Тэр бол бас жоохон хэцүү. Би бол бас тиймэрхүү тим байх жоохон мохоо. Үеж гэдэг юм уу нэг тим тохиолдолд бас мерсэр бол байж болно шүү дээ. Тэгээд гол нь тэрэн дээр нь бол тэгэл өнгөрөөгөөд гой сурчдаг тийм тайван л байх хэрэгтэй. Тэрийн тэгэл нэмэл асаачих юм бол тэгэл тэр чинь бүр онцгой юмар дуусна шүү дээ ер нь тий. Ер нь танай гэр бүлийн хүн та хоёр ер нь ямар аль нэг асуудал төр бол буулт хийхдээ яг 50-50% юу. Эсвэл за манай хүн ч жоох арай илүү буулт хийдэг ч юм уу. Чи өөрөө бас арай за одоо миний бурууч гэдэг юм аа. Буултыг тал дээр аль нь арай илүү шүү. Гайгүй бах уу. Хоёулаа л ер нь амар буулт хийдэг. Би ч яг за гэд мэдрээ буучдаг үе байна. Манай хүнч боодог үе байна тий. Тэгээ нааг жоохон буулт хийдгүү гэд байдаг. Гэтэ би итэл тэгж боддгоо байгаад буулт хийдэг гэж боддог. Гэтэ тэр нэг амар нэг муудалцаад байдаггүй болохоор бас тэрийг нэг амар ингээл хинж мянаад бас нэг тийм амар бодлоо бодож за нэг инкичиг. Ер нь л тэгэл нэг айсаар хоёр талаасаа нийлээл тэгээд болцдог болохоор нэг тийм. Тэр юмштэй санагдаад шүү дээ. Нэг нь ингээд буулт хийхээр нөгөөх нь бас ингээд дагаад буулт хийждэг баха те. За миний буруу өнгөд за би ч гэсэн бас тэр дээр чинь амар нэг болохгүй зүйл гэх юм бол миний бодлоор нэг нь буулт хийчихэнгууд энэ буулт хийчлээгээд дээрээс нь нэмжсэй гэдэг тийм нөлдөг аахгүй. Тэр бол амар буруу ш. Тэнгууд чинь за хичнээн одоо тэр одоо буруу зөв гэдэг юм чи одоо юу гэдэг хичнээн хэрүүлээ ингээд болсон чинь нэг хүний 100% буруу төвлөдөөс хэрүүл хийж болтгүй байхгүй. Дийлэнхтэй тий тодорхой хэмжээний нэг хүн нөгөө хүний буруу байдаг л байхгүй тий. Тэгэл за эндсэн буруу тий за тэрийг мартчихъя би ойлгочихъя гээд буултаа хийж яхад дээрээс нь огшиж орж ирээд те ингэчихэж байгаа юм чинь бүр аккаунт хийгээд ороод ирэнгуут хүн чинь уучлж ийсэн хүн чинь эргээд ер нь бодоодсэн чинь үргээл бас л асуух те. Тэгэхээр нэг нь буулт хийж байгаа бол нөгөөхөнс нь дагаал буулт хийх хэрэгтэй. Яг одоо сүүлийн үед гэх юм уу да тиймэрхүү одоо ингээ залуучууд бас арай өөр болж байгаа юм. Ер нь гэхдээ ээж аав ч юм одоо тийм хүмүүсийг хадах нэг нь буулт ихээр яг одоо саяны чиний хэлдгэр жоохон тиймэрхүү юм шиг харагдаад байдаг ш надаа. Бүр жижиг болохгүй тийм бүр дуусах гэж жоохон ингээд хэлээ уучлаарай миний буруу ч тийштэй угаасаа чиний буруу хэлээ өстэй юмстэй гэд бүр нэг тэр жоох бас хэцүү юм шиг санагдаад байдаг юм. За хүүхэд нь хоёроо тэгэхээр одоо яг мэдээж эцэг аав хүн болсон байна. За одоо ингээд амьдралаа хараад ангууд эцэг одоо байхаас өмнөх үеийн амьдрал юм уу хүүшин. За эцэг болсны дараах амьдрал хоёр одоо яг ялгаа мэдээж гарч байгаа зарим асуудлууд дээр найз нөхдөйгөө одоо гарах марах ч юм уу мэдээж хариуцлага нэмэгдэнэ. За чиний хувьд бол яг юун дээр өөрчлөлт харагдсан бэ? Нэвтнийх гайгүй. Ер нь гайгүй шүү. Одоо хүмүүсээ юу гэдэг нэг хүүхч жоохтой болчвол хэрэгчлөөгөө болчлоо ч гэдэг юм уу тийм. Байх үедээ яг өөрөө байсан шиг байгаа л ар гэрийнхээ амьдралыг байхгүйсэн гэсэн ингээд болгочтой гой зохицуулаад чадсан байхад бол надад бол нэг тийм асуудал гардаг. Би одоо бол ингээд найзуудтайгаа гарья гэх юм бол зөв хамаагүй гарч болно тий. Гээд юу гэдэг нэг ажилдаа оройтол өгөхөд араас татлаад л чи инглээ гэдэг дуудаад байх шаардлага байхгүй. Ер нь бол тэр тал дээр бол амар гоё идэв шүү дээ. Тий. Мэдээлэл яг надад бас нэгэл манай үеийн найзууд зөндөө хүүхдүүдтэй найзууд байгаа л та. Тий. Тэгэл ингээл жоохон юм байна, тийм байна гэсэн нэг тийм юм байж л. Тэгтэл яг ингээл өөрөө л тэрийг бол өстой өөрөө л шийдэн шүү дээ. Ер нь яг ямар байр суурьтай ямар байхаа өөрөө л шийдэн тий. Тэгээ би бол яг л ингээл байх үедээ баг. Тэгэд гол нь манай эхнэр бас өөрөө бас яг мундаг л та би тэргээр амар бахархдаг байхгүй. Би чи өөрөө бас тэгэд нэг амар гарч ороод ингээд нэг яваад идэх хүн биш. Ер нь л нэг жоохон гэр амтай ер нь жоохон тийм хөшөндөө хүн бохгүй. Тэгээ чи баг манай ихтер баг чи бүр гараач гэдэг шүү дээ. Хаяа тий найзуудтайгаа нэг жоохон ингээд яваа таач ч гэдэг юм уу тий. Тэг битэр ер нь л хин гиндэ шүү дээ. Манай үз найзуудтайгаа сайн явна шүү дээ бас л. Бичсэн ингээд явна. Тэгээд яг хүн болгоны нөгөө нэг юу байгаа л да энэ дэр чинь нэмэд нөө амьдралын боломж болцоо ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм өөр байгаа л да. Битэрийн хувьд бол нөгөө нэг хүүхдүүдээ нөө аав ээжээрээ бас нэг харуулцдаг гарч орох үедээ тэгээд гэд хараад өгчдөг. Тийм болохоор бас тийм давуу талч гэх юм уу бас нэг тийм нөхцөл байгаа. Тэг үүнээс яг тийм нөхцөлгүйч хүмүүс байгаа шүү дээ тийм байна. Тийм тэгэхээр бас хүн болгоны амьдрал нь өөр тийм. Танаа хүн бас мэдээж залуун тэгэл гарч орно. Тэгээ одоо ингээд эхнэр нөхөр хоёр ингээд хоёулаа одоо гарч ордог.
Тэ нэг юм хоёр талтай найзтай болохоор хоёулаа балансаа бариа. За ингээд аль нэг нь ингээд гардггүй. Аль нэг нь ингээд бүр нэг гардгүй байсан бол бас арай өөр байх байсан болоо гэж боддог шүү дээ. Гардаггүй. Тэгээ одоо танай ихнэр хэрвээ ингээд найз нөхдөгнийх гардгүй. Ер нь л гэртээ байдаг юм ойлгохгүй гэсэн үг байхгүй. Ойлгохгүй те ер нь. Тэгхийн болвол би гараа ихэд асуудал үүсэх байхгүй. Манай хүн чи өөрөө найз нөхдөг ингээ уулзаад явдаг болохоор чи нэрээ бас ингээч. Чи бас нэг өөр яваад нь шүү дээ. А түүнээс яг ингээд нэг тийм амар дотны найз нөхдөй тэгээ жоохон өөр одоо хэв маягаар найзалдаг найзуудтай ч гэдэг юм уу те. Тийм байсан бол бас энэ өөр харилцаа үүсэх байх. Тэ чи гарч орлоо чи ядаргаатай ч гэдэг юм те. Тэгээ мэдээж яг чи бас өөрөө тэгээд нөх одоо гар гэхдээ яг мэдээж гар нь орно. Гэхдээ бас даварч болохгүй л дээ те. Тэр хүний сэтгэлийг бас хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэл бада за угаасаа ойлгоч тийм ч ингээл байн ч юм уу тийм ойрхон гараад хэцүү шүү дээ. Тийм. Тэгээ гараад юу хийхээс шалтгаална би манит ч юм бол яг үүндээ биб чи өргөдмөр шүү дээ бас. Гараал найзуудтайгаа PlayStation тоглодог ч гэдэм үү. Эсвэл юу хийднэр юу хийх вэ? Би найзтайгаа ирсэн байгаа. Би найзтайгаа өвтөр чи тэгэл PlayStation тоглоно. Тэгэл нэр чаавс واخгүй. Түүнээс нэг юу өнгөрцөн. На клаб орж ингэдэг үе минийх бол би яг нэг тиймэр юмнаас хүндэрд амар удаж байгаа واخгүй. Хизээ зүйл шагаасан. Тэгэд одоо юу гэдэг найзуудтайгаа нэг жоохон ууж мууч юм уу тийм үе байж тээ. Тиймэрдүү миний дийлинг ягдаг юм уурт гэртээ болчихдог واخгүй найзуудаа. Гэртээ дуудаад тэгээ манай хүн чи өөрөө манай найзуудтай найзууд. Тэгээд яг нэг гэр бүлтэй нөгөө нэг салангатуудаараа ирээ ч юм уу гой хоол хийж идээд гэртээ гой уур амьсгаар бүрдүүлээд тэгээд суучтیں۔ Тэгээд гадуур явах үедээ гайгүй. Би ер нь инээдтэй ер нь яг тийм нэг амар гарч аваад нэг гойч гэж нэг тийм ер нь нэг тийм хэм маягтай хүмүүс байгаа шүү дээ мэдээж. Би бол нөгөө тийм биш болохоор бас гайгүй. Тийм даварч мааврах. Тэгээд тоглолцвол бас одоо гайгүй болцоо. Жил мөлийн юм ч бас 3 4 мөр хүртэл тоглоно шүү дээ. Мах гэрцэн. PlayStation-д одоо ч нэг карантин барина. Тэгээд одоо л гайгүй болчлаа. Ер нь бол дийлэгтэй PlayStation тоглодог. Тийм. Dota 2. Биш PlayStation. UFC. Тэгтээ ер нь Dota 2 мөр бас PC бол тоглохгүй. PC ерөөсөө тоглохгүй. Тэгээд тэр нэг хаяо. Тэгэл энэ баг болохоор бас гайг байдаг байх л та тий. Одоо ер нь тэгээд ойлголцдог бол болж байна л да. Ер нь мөнхүүш одоо хэр хартаа хүн бэ? Одоо бол тийм юм бол өнгөрөөд бол удаж байгаа шүү дээ. Ер нь бол байсан үе байдгүй тий. Тэр чинь хүн болгол байгаа шүү дээ. Мэдээж ямар ч бид нар чинь дээрэс нэг өөрсдөө эрэгтэй хүмүүс чинь нэг өөрсдийнхөө нэг байгалийн инстинкт байгаа шүү дээ. Одоо нэг хамгаалах харамлах гэсэн одоо нэг тийм цаанаас одоо өмчөрхүүч гэдэг юм уу те 10 жил данх үерхэж яхад бол бас хардсан шүү дээ. Тэнгүүс нэг жоохон бацаан ш дээр өсвөр насны хайл хардаал бас лэрч лайлаа шүү дээ. Бас нэг хүмүүс ямар дийлэнх л хүмүүс юм байсан байх миний бодлоор эсвэл миний эргэн тойромж гэдэг юм уу. Яг л би тийм л амьдралыг тоглоулах гэсэн яг тэгэл очаал нэг вагтай чи яагаад байгаа гал те үтчи гэл тиймэр юмнууд байж л байсан. Тэгэл одоо бол сутгагүй л те хитрхи юу гэдэг одоо бүхэлдээ ингээл гэрүүлэл хөөгч явахтын төрүүлж өгөөл тэгэл юу аль болох намайг ингээл одоо би ч бас ингээл карьерээ өгөөл ингээл ажил төрөл ингээл явж байхад бас асуудал ард ингээл нэг татаад л өгөө ингээл хөөгч явахтаа хараад ирэхэд ядч хоолтой өглөө хоолыг гаргаж байгаа юм хүнийг ганц гараад ирэхэд нь бас нэг утга учир гэж хардаад ирнэ гэдэг бол миний хувьд тэнийх асуудал واخгүй. Гэхдээ хүн болгоны л амьдрал өөр. Миний амьдрал бол тийм ээ. Тэгэхээр одоо яг мэдээж олон жил ханилж байгаа. Тэгээд цаг хугацаа өнгөрөх хэрэг улам итгэл нь өндөр болох хэрэг харуул тэр одоо чинийгээрээ багасч байна л гэж ойлгох нь шүү дээ тий. Зүг үү? Яг одоо тий саяны тойрын процесс төр бол анх бол бас ингээд удаагүй байсан. За тэгээд одоо л ингээд гэр бүл болсон, хүүхдтэй болсон. Тэгтээ олон жил болоод үнэхээр одоо бүтэн итгэсэн хойноол одоо харыг бол за одоо бол тийм байхгүй ч юм уу. Өөрсдөө цаанаасаа байхгүй болчих واخ. Гэтэл хүн болгон өөр штэ. Би бол яг тийм болчдیں гэж хэлэх бол надад бол угаасаа мэдээж хэрэг байхгүй. Өнөөдөр 30 40 жил одоо эмээ өвөө болчоод хүртэл ингээл зодч нүддэг хүмүүс байж л штэ. Тэ? Тэгэл нөө сэтгүүл нэг тийм сэтгэлгээний л асуудал баг л та. Намайг ч амар харддаг штэ. Би бол хардвал хэвээр амар өндөр магадaltaй хүмүүс нэг واخхгүй. Ер нь бол тэгэхэд тэгэл тийм байдаг болохоор надад ч амар идэх واخ. Тэгэл яг хоёр талаас ер нь тэгэл ойлголцоо л ингээл
ингээл явдсан шүү дээ. Ингээд арам явдсан шүү дээ. Яг л тэрнтэй адилхан ингээл явж байхад тэгэл нэг. Тэгэхгүй бол бас угаасаа одоо юу хэмдэ хин нэгнийх нь эрх ашиг арай илүү зөрчигдөх ч юм уу, хин нэгнийх нь одоо үүрэг арай илүү байгаад тахаар тэн дээрээс бас жоохон үл ойлголцол үүсэх үү? Гайгүй мэдээж тим юм бол байна. Мэдээж байна. Ямар ч нөхцөл байдалд одоо яг нэг хэрхэн зөрчигдөн ч ихээс хайшин ядаж нэг жоохон би физиологийн нэг тийм ядралт авах ч юм уу те нэг жоохон нэр биш би нэг жоохон санаа жоохон тусалчихгүй дээ ч гэдэм тийм бол байна. Гэтэ тэрэн дээр нэг амар юу гэдэг нэг стресстэй нэг бүрт амар хэрүүл болох нь бол гайгүй. Яг чи нэг гэр мэрийн ажил чи нэг энэ гэрт арай жоохон заван байгаад байна. Нэг ажил жоохон тусалж ачаа гэх юм бол оо за гэд тусалдаг ч юм уу те юм байна. Яна нөгөөч одоо үтсээс худлаа ярьж байна гэхэд гайгүй байгаа. За энэ талаар нэг асууж яг гоо чамд бол яг би зүгээр л асууж байгаа шүү. Одоо ингээд 10 жил хайдаа ингээд танилцаад нэг хөрлөөд одоо нэг гэрт орсон асууд байна. За тэнгуут мэдээж сексийн үед сексийн тал дээр одоо ингээд яг би ингээд бас хүмүүсээ сонсож байгаа байхгүй. Тэгээ зүгээр ингээд найз нөхөд ах эгч ч юм уу. Ингээд бас ингээд жоохон хин нэгэн тийм санаачлахгүй ч юм уу яг ингээд нэг улаан удаа татагтаад байвал жоохон сонирхол буурах ч юм уу нэг нэгнээсээ уйдах асуудал байдаг гэж сонсогдсон. Та хоёрын хувьд бол одоо бас тэр талынхаа асуудлыг ер нь байнга шинэлэг ч юм уу байнга санаачлагтай байх уу? Ер нь яаж шийдэх вэ? Удаан үер гисэн ч гэсэн арайчтай бас нэг дөнгөж 20 гарцсан залуучууд бас арай бидний хувьд бол арай тийм ярих бол цаг нь бол арай болоогүй учраас тэ чи одоо бараг нэг 40 мөч гарч байгаа хүмүүсийн л ярих асуудал байлгүй дээ. Өгн тийм л байх хэрэгтэй байлгүй дээ, тэ. Яг миний сонссон хүмүүс ч 40 дээр байгаагүй л дээ ер нь. Арай ч үе биш. Одоохондоо яг над асуудал чинь би юу байгаагүй нэ. Арай туулж үзээгүй нэ. Туулаагүй. Тэр сонсч ирсэн үү? Сонсохын үед бол мэдээж угаасаа хүн болгоны л ярианд сэдв. Тэгтээ тэгэл мэдхгүй гайхаад байдаг шүү дээ. Гэтэ яг уу тэгэл санаачлагтай л байх хэрэгтэй юм шиг байдаг шүү дээ сонсоод байгаа. Ямар нэгэн заавал тэр харилцаан дээр ч ихгүй ер нь бусад харилцаан дээр ч гэсэн ер нь хин ингээд их юм бол тэгэл ямар ч одоо юу гэдэг за нэг өнөөдөр ядарч байгаа за тэгтээ яг ихнэрийг нэг баярлуулчих, хөрөөнийг баярлуулчих те хамт нэг салхилаад гадаагаараа талах уу гэхэр чинь л тэр чинь л ерөөсөө санаачлах байхгүй түүнээс ингээл байнгын өдөр болгон цэцэг өрөөдэй гэсэн үг биш шүү дээ тэр чинь. Би бол яг нэг хэсэг гэтээрэл унтцдаг ч юм уу те. Тэгэл ингээл унтж байгаа л сэрээл яана хацрлаа гэж гараад явдаг ч юм уу. Тиймэрдүү юу бол байсан. Зөндөө байсан. Тэгэл ингээл янгууч нь манай үуч хэлнэ шүү дээ. Эн чин ингээд байна, тэр чин ингээд байна гэхэр тэгэл ойлголцоолаа. За тэгэл би ч ихэнтэй бас сүртэн боддог гэсэн юм уу. Яаж нэг жоохон баярлалч уу. Тэгэл нэг амар надтай өнөөдөр мөнгө алгаад гэхдээ мөнгөтэй байсан бол ийм авдагч бол баярландаа ч гэдэг. Тийм боддог байжгаад гэхдээ одоо сүүлийн үед болонгоо тэр биш одоо зүгээр л гэртээ зүгээр зурагт үзээ сууж яхаар тий гадаа гоё бороо орчмоор борны дараа хулаагаад гоё алхах. Тэгээд гоё кофе чанаад гоё замаар ингээд гоё юм яриад алхах. Тэгэл 30 минут зүгээр л тэгэл алхахад битэрээ харилцаа шал өөрөх. Тэгэл ороод ирэхэд оо юм бэ. Өнөөдөр охиноо дагуулад нэг ийшээ явчих гэдэг юм. Түүнээс яг жоохон залхуу хүрэн штий мэдээж ингээл гэртээ орол явж ирж байгаа л за нэг гарна гэхэр за маргааш үлч гэдэг юм уу те за тэгж байгаад бол ийл хүүхдээ нэг жоохон ийшээ салхилуулчих гэхэр за тэгж байгаа бол ийл надад ч гэсэн яг тийм мэдээж байна л да дутуудлууд хүн болгонд л байгаа. Тэгэл нэг тэрийгээ нэг өөрөө жоохон хичээгээл чинь санаачлаг гэж боддог штий. За ер нь бол гэр бүлийнхаа сэдвийг бол ингээд түрдээ хай ер нь та яг өөрөчөө бас санаачлага тэгээд хар за одоо яг өөр чин гэр бүлийн харилцааны талаар зөв жоохон бас мэдээ гэж бодсон. Гэтэ бас зөндөө хүнд хэрэгтэй юм хэллээ. Гоё гэр бүл чинь тий. Гоё гэр бүл нь тий. Залуу гоё гэр бүлээ бодохоор толгой өвддөг хүмүүс үүдэн шүү дээ. Ингээл яаж харнаач гэдэг юм уу тий. Тэгэл нэг ажил дээр очичоод гэр бүлээ бодож стресстэй тий. Нөгөө бас ингээд би бас нэг надад нэг тийм явдал тохиолжсэн. Нэгтэй яг нэг 3 хүүхэдтэй 3 хүүхэд нь жоохон тэгээд цуг ажилдаг ах биш тэгээд хаа гэртээ ирж амраач гэдэгс ч үгүй шүү дээ мэдээ чи ажил маань надад амралтахгүй гэрт очиж хизээж амрахгүй тэгэхээр бас хүүхдүүд бас юу байх л та жоохон хүүхдүүд бол бас
нэг бодлыг надад хэцүү санагдчих. Олон жоох хөлтөл ёо. Би бас хайдаа нэг цэцэрлийнхаа дүү мө олон дүүнэр мөн харагдаад бүр ингээд алгадаад. Тэгээ хүүхдийг хамгийн муухай юм нэг ээж аваагаа харахаар нэг хүнээ байдаг шүү дээ. Тэр сте муухай зан тий. Өөдөө зан ч юм уу одоо. За. За. Мөхөж одоо ер нь яг месмеризм за эхлээд гэх юм уу видеонуудаа цацж эхлээд яг энэ талаараа одоо яг энэ карьер одоо яг эхлээд гэх юм уу хэр удаж байгаа байлаа одоо за месмеризм эхлээд 3 жил болж байгаа. Аа. Тэ. Тэрнээс өмнө бол зүгээр муруу болоо. Яг месмеризм эхлүүлээд бол 3 жил болж байгаа. Тэгээ би ч өөрөө жүжигчин мэрэгчлээ. Яг тэрнээс өмнө ганц 2 мерсээр нэг кино мэн тоглож ирсэн. Гэхдээ тэр бол зарим хүн амтнж үзээгүй, зарим тэгээд хүмүүс үзээч харахгүй гэх тиймэрдээ төгөөд бол зөндөө байгаа тий. За тэгвэл одоо л өөрийгөө амжилттай яваа залуу ир хүн гэж боддог. Тий. Аа. Би бол тэрийг тэгж бодсон. Би амжилтанд хүрсэн хүн биш, би амжилттай яваа гэж боддог. Ягаад тэгэхээр амжилт гэдгийг уулын оргилоор төсөөлөө л та. Амар өндөр том юм байгаа шүү дээ. Миний одоо түр хаа байсан болоо би тэнд хүрхгүй ч замдаа хүчж магадгүй те. А тэгтээ удаан ч гэсэн би тэр гүр ингээд дэшээ мацаал ингээд явчихвал би амжилттай яваа. Би ч гэлгүй ер нь энэ бол заавал хүний нүдэнд хараг тоолно одоо ч үгүй алдартай ч гэдэм үү хүмүүсээс илүү тийм гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь хувь хүн өөрийнхөө тавьсан тэр шаардлагатай дэшэл баачсан явжлал би тэрийг амжилттай яваа гэж боддог. Хүн одоо өсвөр насны хүүхдүүдсэн одоо энэ хичээлдээ жоохон хичээчихгээл мэрий хэтэр бол амжилттай яваа гэж боддог. А уралдаж явж байгаа хүн бол мэдээж өөр угаасаа хүн болгон л тэрийг хараад мэднэ. Тэ. Одоо өөртөө яг урдаад тавьсан зорилгоо багаар биелүүлээ те. Тэрийнхээ цаана гараад яваад гэдэг бол амжилттай яваа. Ер нь ямар нэг юмд дарлуулад амжилтгүй хүн чинь цаанаа л нэг өөр шаналлалд идүүлсэн те. Тийм биш тэгэл хичнээн ингээл ийм байгаа ч гэсэн гоё зүтгээл те. Тэгэл яг л ингээл бага багаарч ингээд би бол өөрийгөө дэшээ явж ийн л гэж боддог те. Одоо л мөхөрч жүжигчин гэдгээрээ жүжигчнэр явж байгаа. Жүжигчин мэрэгчлээ. Жүжигчнэр явж байгаа. За тэгвэл одоо ингээл магадгүй одоо бидрээс дүү хүүхдүүд ч юм уу те. За нэг үеийн хүмүүс ч юм уу. Одоо ингээл фэйсбүүкээр гоё бичлэг хий. За YouTube дээр гоё контент тавья гэл ингээд оролдож байгаа. Гэтэ оролдоод онхоосоо илүү зарим нь алдаж байгаа. Чи тэр алдааг яг юунаас болж байгаа гэж боддөг вэ? Одоо зүгээр яг боддгоо ч одоо бодчихгүй. Яг нь алдаа биш гэдгийг шийдэх хүн бол бид нар бол биш л те. Тэрийг энэ ийм хийсэн маань алдаа байсан уу зөв байсан уу гэдгийг шүүх хүн бол тэр имийг хийсэн хүн л өөрөө. Үнэхээр өөртөө сонирхолтой санагдаад хийгээд үзээд алдсан болвол за энэ миний хийх ёстой юм биш байсан юм байна. Хизээ нэг цагт хүн байнга өөрийгөө хизээч олддог шүү дээ. Би ч одоо өөрийгөө олоогүй л явж байгаа. Өнөөдөр 3-4 жилийн өмнө миний бодож санаж исэн юм өнөөдөр миний бод санаж байгаа юмтай бүр тис ондоол юм бодоол явж исэн л байхгүй. Тэгэхээр хүн өнөөдөр юм хийгээд алдаа за энэ биш юм байна. Яах вэ? Би 1 жил гүлээгээд суугаад ингээд юу хийхээ мэдэхгүй яваад ингээд бүр сүнцэн юм шиг байж байгаа л тэгэл тэр дундаас өөрийгөө олох тий. Түүнээс ингээд хийсэн одоо нэг үг байдаг байхгүй. Одоо чи би чам туслаа одоо чи надаас тусламж гуйлаа тий. Тэгтээ би чам туслахгүй үгүй гэж хэлсэн чамд бүр том тусламж болдог гэдэг үг байдэ. Би тэр үгэнд амар дуртай. Хүн болгоны гуйсан юмыг тэр биелүүллээ гэд яг үндэ тэрийг цаагаараа алдагч нөхцөл байна. Яг авардагч нөхцөл байгаа. Тэгтээ үгүй гэж хэлээд чам туслаагүй чинь илүү их том тусламж. Тийм тэрнтэй адилхан. Тэгэл тэр хүн алдаа оноогоо өөрөө л шийднэ. Магадгүй тэрийг хийгээд алдсан амар ихт гоё өөр шин зүйл хийх тийм сэтэл ухаарал өгсөн ч юм билүү те. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга онгоо гэдэг. Тэрнтэй адилхан яг тэр алдаа онооны яг тэр юм а тэр зөвхөн тэр хүн л шийдэн шүү дээ те. За. Тэнгүүд ер нь бол яг амжилттай байхын тулд нэг зүйлдээ тууштай байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Тий. Одоо тууштай байна гэхээр одоо ер нь би ч өөрөө тэгж боддог л та ямар ч юмд угаасаа байн хоёр тал байгаа. Үнэн зөв алдаа оног одоо өөртөө л дүгнж байгаа юм чинь. Гэтэ ер нь бол баг яг хамгийн одоо үнэн гэх юм уу хамгийн зөв тал нэг тууштай байсны эцэслэг юм төрн тий. Тэрнтэй бол бүр бат санал нэлтэй. Тэнгүүд мэдээж яг чи бас өдөөд ингээд амжилттай яваа залуу ир хүн байна. Тэнгүүд ингээд энэ хүртлээ ингээд мэдээж
том бол заавь гэвэл том золиос ч юм уу. Би бас тэгж боддгийн. Гэтэ яг чиний талаас за одоо золиос хэр их байсан бэ? Өдий хүрэгт. Золиос байсан. Нилээн шүү. Би месмеризмыг яг дөнгөж анх эхлүүлж байхад оюутан байсан. Тэгээд яг сойсараа тэгээд ер нь бол сургуулаа ер нь л хайсан дөө. Хичээл ном бүх. Тэгэл өстой ингэсээр байгаа л болгож байгаа байхгүй. Тэгэл хүн одоо юу гэдэг хүнтэй хараалж идэж одоо нэг дургууг нь хүргэж явсан ч юу яага те тэгсэн чинь тэгэл ингээл хийгсэн л хийсэн. Тэгээ сургууль дээр бол нилээн тэгсэн шүү. Би бол сургуультай бол нилээн л бүр ингэж явж байгаа л ангийнхнаасаа бүр хойно төгссөн шүү дээ би чи. Дараа нь уйлэрч яваал. Тэгээ тэр болгонд чинь юу гэдэг тухайн үедээ би чи дөнгөж эхлээл ингээл мөнгө төгрөг болол тийм байхгүй шүү дээ. Хитэн жил сургалтын төлбөр ямар ч ингээл хичээл нэг ч удаа хичээлд очихгүй мөртлөө аав ижил манаас явж байгаа шүү дээ. Тэгэл нэг жилээр жилд төлбөр төлдөг. Гэхдээ би улираал гэсэн үг шүү дээ. Нөгөө үгүй юм улираал ингээл тэр бол амар том зөлөөс гэж боддоо шүү дээ. Гэхдээ тэр нь бол амар зүв байсан. Миний бодлоор би хизээч харамсдаггүй амар зүв болох юм байсан. Тэ. Өнөөдөр яг за хичээлээ хөөе гэл болсон бол өнөөдөр би яг юу байх хаана явж байгаага мэдгүй байх. Тэ. Яг золиос гаргасан золиосноос одоо давсан зүйлийг би бол тэгж бодож байгаа. Ховтой бол тэгж дүгнэдэг. Гэхдээ бас нэг бүр ингээл заавал золих хэрэгтэй гэж золино гэвэл тэр бол тэнэг асуудал واخхой. За энэ бол ийм байгаа мэн. Гэхдээ болох гээд хичээгээд үзьгээл яг л ингээл зүтгэл те. Тэгэл аав ижигээл ер нь бодоодсон чи зоосон юм байна. Би ерөөсөө тэрийг бодоагүй юм байна. Аав ижил карманаас амар хүмүүс гарч ирсэн те. Үнэхээр яг хаа миний бодлоор бол ямар нэг мэдээж амжилт ямар нэг ололт одоо бүхэл юм их том бага хэмжээгээр нэг одоо золиостой байж ижил одоо магадгүй нөгөө тэр золиос нь тэр хүнийг улам хурцлж өгдөг юм болоо те би одоо ингэсэн юм чи энийхээ төлөө ч юм уу улам бичихгүй болмол ч юм уу одоо нөгөө сая ойлоо ярьлаа штэ ингээд алддаг те алдаа нь өөрөө уусаа багш болно нэг удаа алдцах за дараа нь ингэж болохгүй ч юм уу тэрнтэй яг магадгүй төстэй гэж ойлоод би бол ойлгож байна л та яг ингээд за одоо би нэг л одоо ийм юмнаас татгалзаад энэ рүү зүтгэж байгаа юм чи эндээ өстө өөрийгөө бүрэн дайчлын мэйшлэж гэдэг юм уу. Тэг яг золиос гэхэр бол бас нэг заавал одоо юу гэдэг нэг зүйл бодит зүйлийг золих бол бас нэг талаараа биш. Золиос гэдэг нь өөрөө юу гэж бол цаг хугацааны золиос гэж бол. Чи өнөөдөр өөр юм хийгээд ингээд арай чамд тухайн үед ашигтай болох юмыг халаад цаг хугацаагаа тэ одоо ингээл өлсөөл нойр хідэн нойргүй тэ бүр тэрэндээ зүтгээд тэр чинь өөрөө бас золиос гэж болно. Түүнээс золиос гэхэр чи заавал нэг зүйлийг хайжиж нэг зүйлд хүрэх ёстой гэсэн үг бас биш байх миний бодлоор. Тэр чин золиостэй чи ингээл тэ юмаа хийжсэн чи одоо юу гэдэг нэг юм ингээл хийжсэн чинь нэг хажуугаар нэг өөр ажил ороод ирлээ чамд арай ашигтай тэ энийг хийчихв гэхээр за яах эндээ яал тэл чи над бол хоолгүй нойргүй явсан шүнүүд бол цогтой өтөрд бол амар гэдэг. Бид над гэхдээ амар гой санагдав. Тухайн үед л амар хэцүүлтэй яг оюутан болгол тийм байсан л байх л да. Гэхдээ юуны тэр нэг компьютер цогтойгийн байлгацсан цогтойг 13-т натурт өгдөг байхгүй. Тэл битэр чи өглөө уулзчаал бичлэгээ хийжтэй юм хумаа гэл ингээд хойноос сургуулаас залгана. Тастал юмаа гэл тэгэл хоолны мөнгөгүй. Тэгэл өдөр цогтойг нэг хоол хийж иддэг. Тэгэл гадуур ингэж явж байгаа л орой юм хумаа дуусгачаал манай гэр модны эртдэх. Тэгэл натураас модны эрт алах шүү дээ. Үлссэн. Мөнгөгүй, таксины мөнгөгүй, автобусны мөнгөгүй. Тэгэл тэр чин тэгэл одоо ингээ бодоход амар гоё явах. Амар үнэхээр амар гоё байсан яг. Тэр би тэрийг л нэг тийм золиос гэдэг юм одоо юу гэдэг нэг тийм гоё маягаар яг тийм улаарж ирсэн те ингээ зүтгэж ирсэн яг тийм зүтгэл гэж боддтой. Тэр надад амар гоё санагд. Ер нь л зүтгэлтэй те. Энэ л хүн болгон одоо амжилттай байгаа ч юм уу ингээд одоо бидрээс тэгш үе байгууд. Ер нь л хүн болгонд нэг тийм одоо яг эргээд харахад сайхан. Яг тэр үед болж байгаа тийм хүнд цаг хугацаа байсан л байдаг. Тэгэл нэг жоохон нэг юм шүдээ зугаал явцсан л байгаа. Нэг тийм яг байдаг л ахalta. Гэтэ би бол яг эргэн тойрны хүмүүсээс нэг тийм дардан ингэж явсаар байгаа л амар гоё болцсон. Олон бос сонсож байгаа байхгүй. Гэтэ угаасаа юм гэдэг чинь байнгын юм байхчгүй л ах. Юм болгонд би бол амар бэлтгэлээд одоо тэ би одоо ингэж явж байгаа л 2 жилийн дараа авсанчаал те магадгүй 5 жилийн дараа буцаад бүр өндөрлөө гарах юм. Юу тохиолдохыг би хизээч мэдэхгүй шүү дээ.
Одоо ингээд магадгүй тэгж явж байгаа нь өөрөө одоо би бол одоо сая тэгж л бодлоо. Одоо тэгж явж байгаа аль болох хэцүү хатууг туулж те бас ингээд тийм гоё юм төрнө гэдэг. Дараа нь тэр гоё юм төрж байгаа. За одоо мөнхүш гэдэг тэр өөрийнхөө одоо нэр хүндийг даах гэж бас нэг асуудал ш те. Тэр ихтэй илүү гоё сайн болдгийм болов уу гэж бодож. Тэгж явах тусмал. Тэгэхгүй тэгэл ингээл жоохон хямдхан одоо үнгүй болчихсон юм болов уу унахтаа амрах ш те. Тэсвэртэй л болж ин гэсэн үг шүү дээ. Улам л тэсвэртэй улам л одоо тэрийг дааж авах ухаан сууж ийна л гэж ойлгож болох байх л та. Болох. Яана нэг амар амтчих өөр ийм тийм гэдэг юм ярьсан. Загнаглаад тэргүй тэгж болох байх гэж бодож шүү гэдэг. Би бол угаасаа хүүхд тохсоо л одоо ингээд хүүхд тохч одоо бидэрт ямар асуудал байсан юм дээ. Жижигхэн бид нар хүүхд тоход амар асуудал юм шиг бодохоор одоо нэг тийм амар асуудал биш шүү дээ. Тэ. Хэд хоног би бол сурагч явахдаа ингээд хэд хоног хичээл амар тасалдаг зэ. Би ер нь л 10 жил тогтоо нэлээд том толгойд нөхөр өссөн байлээ. Тухайд өөрийг тэгж одоо анзаарах нь амар хичээл тасалдаг, амар их жоохон сурлага муутай. Тэгэл ингээл тастаас явж байгаа л яг чаргагүй тэр тэгэл хаашаа зогтойх юм багш нар өөрөө орно шүү дээ. Тэгэл орохгүй бол гадаа нь 2 цаг зогсдог шүү дээ. Орох гээд орч чадахгүй зориулахгүй зэрэг. Тэгж байгаа л ороод яах гэл те. Тэгэл амар том юм шиг мөртлөө өнөдөр зүгээр л тэгээгүй байсан бол асуудал биш л байхгүй. Тэр бол би бол одоо өөрийг чинь за мэдээж өөрөө хүн ингээл өөрсөндөө л ингээл одоо өөртөөхөө хувьд л ингээл гоё амжилттай яваа залууж байгаа л гэж дүгнэдэг. Ер нь бол танай бичлэг би анх одоо эзэн үзчихсэн бол одоо ер нь л анх бас үзчихсэн. Бас фэнчл байсан. Одоо байх болцсон юм. Одоо байгаа. Тэгээ одоо яг миний нэг надад нэг тийм юу гэдэг юм. Тэрний юу гэхээр би нэг 17 онд нэг эмхтэйтэй одоо охинтой л чадалтай л байсан юм байна л да. Тэгээ би ч өөрөө тэрийг марччих. Тас муухай л их. Тэгээд бид нар эмхтэйтэй чадалж захтаа би ингээд хөтлөгч болно, би юм контент хийдэг хүн болно. Тэгээ би хамгийн гол нь тэр эмхтэйд би яг дийжсэн аахгүй. Би ингээд нэвтрүүлэг хийдэг болно. Тэгээ нэвтрүүлэг дээр би бишэлэгчийг яг зочноор авчирч оруулнаа гэж хэлсэн. Тэг яг тэр үед хүүхд байсан дээрс нь бишэлэгчтэй ингээд нэг тийм хүний зургтын нэг дурлал байдаг шүү дээ, тий. Яг хөөрхөн харагддаг. Тэгээ би дараа нь тэр охинтойгоо энэ жил таарлаа. Тэгсчээр намайг just одоо амжилттай л яваа гэж хэлж байгаа тэр эмхтэй мөнөр гоё л яасан ингэ мартцсан юм чи би өөрөө яас юу болсон гэсэн чи чи нөгөө надад ингээд нэвтрүүлэгтэй болоод ингээд тэр үедээ зочноор нь тэрийг оруулна гэж яг оруулсан байлээ. Тэгээ би чамайг одоо нэг хүн нэг амандаа явдаг штэ тэ амандаа хүрдэг штэ одоо тэгсэн байх л гэж ойлгоод би бас өөрийгөө за ахтай нэг тийм амжилттай бол яваагүй байл гэж бодсон. Чи тэр охиндоо тэгээд би чамтай заавал соон гэж хэлчихсэн үстэй. Тэгж бол сондоо өрчгөөсөн биш. Тэр охиндоо юу амсан хэл. Тэр охиндоо юм амлаагүй зүгээр. Тиймэрхүү юм болсон. Тэгэхээр ер нь би залуучууд хүн болгол өөрөөсийнхөө урдад тавьсан зорилгоо биелүүлээд ингээд ер нь л амжилттай яваал гэж бодож нөөрч бол бас дэмждэг шүү. Баярлаа. За тий. Хүн болгоны юу нөөр хүн болгоно нэг амар том магуу мундаг тийм болох албагүй шүү дээ. Тэгээ хүн болгоны тавьсан зорилго хүн болгоны тэрнээсээ авдаг аз жаргал гэдэг энэ хим хэмжүүр нь өөр гэж бодогдтiin. Тэ би заавал одоо тэр хүн шиг одоо байх албагүй өөрөө хүсэхгүй бол шүү дээ. Хүсээд би энэ хүн шиг болон энэс илүү болно гэж тэмцэх юм бол тэрэндээ байх хэрэгтэй. Тэ тэрэндээ байх хэмжээний тийм хөдөлмөр юмыг бүтээх хэрэгтэй. Үнэхээр чи зүгээр тэгж боддоггүй болвол бусдын шаардлагаар ч юм уу тийм байх ямар ч хэрэг байхгүй. Чи зүгээр л өөрийнхөө аз жаргалтай, өөрийнхөө зорьсон зорилготой, өөрийнхөө мөрөөдөлд хүрэхэд явах хэрэгтэй. Хүн ер нь юунаас аз жаргал мэдэрч чинь, юунаас кайф мэдэрч чинь тэрийг л хийх хэрэгтэй гэж боддог шин. Түүнээс хүн болгон тэр бомтон хүн болгон алдартай. Уусаа болж чадахгүй л дээ. Мэдээж амар хүсэж байгаа гэсэн болж чадахгүй байгаа амар олон хүмүүс байгаа шүү дээ. Тэр дундаас тэгэл бас бүр ингэж нядлагч л гарч ирдэг байх гэж боддоо шүү дээ. Ер нь хүн удаан дарагдах тусмал ер нь их хүчтэй гарч ирдэг юм санагддаг ш надаа. Тэгэл тэр чин тэгэл сэтгэлийн хүч шүү дээ. Удаан дарагдах тусмаа мундаг гой гарч ирж байгаа юм. Удаан дарагдаал тэр чигтээ доошоо тэрийгэ дийлэхгүй ингээл дарагдсан ч хүмүүс зөндөө л байгаа шүү дээ. Тэгэл аль болох тэгэж нэг бусдын одоо нэг өөрөө хүсээгүй үежиж одоо юу гэдэг нэг хит нэг тийм өөрийгөө хүчлэгч гэдэг юм уу те. Өөрийнхөө л хүсэл, өөрийнхөө зориг мөрөөдөл тэр юмгаа дагаал тэрэндээ хүрэхин төлөө л явсан дээр байхгүй ч юм. Юус заавал бусдаар жишээ авах шаардлага байхгүй. За подкастаа төгсгөл нэг ганц асуулт асууж дөнгөсөө саанд орлоо. Яг одоо ингэдэг нийгмийн харилцаанд орно те. Нийгмийн харилцаанд орж байгаа найз нөхдөдтэй за хамт олон байгаа
хүн нэг ингээд өөрийгөө нэг тийм дутуу юм шиг мэдэрдэг шүү дээ. Одоо юу хэмтэй. Одоо миний хувьд бол өндөр хүмүүс яаж дорохоор их дутуу юм шиг мэдэрдэг ч юм уу. Одоо яг зүгээр болоогүй байна гэдэг тийм яг болоогүй байна да ч юм уу. За энэ хүмүүсээс жоохон мэдлэг дутуу мотуу ч юм. Хүн нэг өөрийгөө дутуу гэж мэдэрдэг шүү дээ. Өөрөө ер нь тэр сүүл хэзээ өөрийгөө тэгж мэдэрсэн мэ? Эсвэл ямархуу үед нөхцөл төр ч юм уу? Ямархуу хүмүүстэй хамт байхдаа тэгж мэдэрх үү? За би чинь өөрөө ерөнхийдөө юу яд юм дөө. Өөрийгөө одоо нэг байхыг хүссэн газар айгүй байдаг хүн. Нэг өөрөө эрхчлөөгүй нэг тийм богдмол байдалтай газар байх амар дургу. Тийм газар руу угаасаа яасан ч би явдггүй. Тэгэл гоё найзуудтайгаа яг л намаа гэсэн ингээл нэг хүрээлэлтэй тэр дундаа амар аз жаргалтай байхыг амар ирмэлцдэг. Амар дутуу нэг тийм эвгүй байдалтай орж исэн юм нэх байхгүй. Нэх байхгүй яа тэр чинь спеш тэ тийм. Хүн чи ингээл хүн одоо миний ингээл өнгөн талыг одоо ингээл харж байгаа бол нард нь наснаа юу бодож юу хийдгийг бас тийм ч мэддэг баг та. Тэгэхээр чинь тэгэл өөрийгөө давхар юмараа хөгжүүлээл явж байгаа. Түүнээс нэг амар яна энэс жоохон юм байна ч гэсэн юм нэг тийм. Дээрээс нь тиймэрдүү нэг дутуу санахалтай нэг хүнтэй өөрийгөө жишээд ирэхээр тэр бол хатаархал гэж боддог шүү дээ. Угасаал байхгүй юм чи угасаал мэдэхгүй юм чи яахан тэгэл тэрийгэ сурч чадахгүй болвол тэгэл яна ийм байна тэгэл өөрөөсөө санаа зовч яах юм. Одоогийн байгаа нөхцөл байдал нь тийм л юм чи. Тэ? Тэр би бол нэг тийж амар юу яадаг шүү дээ. Харин ч тэр хүнээр бахархах хэрэгтэй байхгүй. Миний чадаагүй юм тэр чадцсан байна. Ямар мундаг юм. Хүн нэг амар гой зан чанартай хүмүүс надад амар таалагддаг шүү дээ. Хүний байгаа юмд баярлаад баяр хүргэж син сэтгэлээсээ чаддаг. Миний өгш мундаг байна. Ямар гоё. Найздаа энийг заагаа зөвлөөч шүү дээ. Тэгэхгүй тэгэл яна би энэс жоох юм биш дээ. Санаа зовлоо тий. Гिचүүдээ. Тэр бол нэг жоохон тиймхэн баха. Миний бодлоор. Илүү зам бах л та. Илүү зам бах. Миний бодлоор. Би бол ховд би миний хувийн бодол шүү. Би бол тэгж л бодчихно. За ингээд өөрийн подкаст маань энэ түрээд өндөрлөө. За баярлалаа. Урилга хүлээж авч ирж сайхан яриа өрнөсөнд баярлалаа. Цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. Өндөр залууж боддог ш. За баярлалаа. Нэлээд баярлалаа. Баяртай үзэгчтэй. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй сонсогчтой.